Хөршийн холбооны тухай гурлаа ярилцъя. Та хоёр маань жишээ нь хөршүүдээ хэр сайн таних вэ? Би бас нэг тийм сайн танихгүй. Яг тэгэхээр одоо уг нь бол хотхондоо баг 11 жил амьдарч байна. Тийм. Гэхдээ ингээд нэг юм хаяадаа нэг ингээд хөршүүд маань ингээд солигдоод идэв. Ингээд түрээслэгч нар аягүй ихтэй болохоор ч тэгдэм юм уу. Тэр нь хөршүүдээ бас нэг тийм таних бас боломж байдаггүй. Ер нь яг хөршийн холбоо гэдэг чинь хүн хоорондын харилцаа л да. Тийм болохоор тэрийг ойртуулах, нэгтрүүлэх, танилцуулах тийм чиглэлийн үйл ажиллагаа янз бүрийн зүйлүүд хэрэгтэй байдаг. Хоёрдугаар хугацаа хамгийн чухал. Одоо ч нөгөө шинэ бүтээн байгуулалтууд маш их явж байгаа учраас нөгөө хүмүүст хоорондоо танилцах боломжгүйгээр ийм нөгөө нүүдэл суудал те. Тийм болохоор хэрвээ сөөхийг одоо амьд бодгал гэж үзэх юм бол одоо тэрийг бүрдүүлж байгаа нь өрхүүд, айл өрхүү те. Тэр айл өрхүүчин нөгөө эд эснэ гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр эд эсвүүчин бүгдээрээ хоорондоо зөв зохицож ажиллаж ийж тэр нөгөө бие махбод өөрөө зөв ажиллах хэрэгтэй байна. Тийм болохоор хөршийн холбоо гэдэг бол өстой сөөхд бол хамгийн чухал асуудал. Тэгсэн яг эргээд энэ асуултыг бодсон чинь хаа явсан газар тодорхой хэмжээр айгүй тийм харилцаа сайтай явчихсан юм байна лээ. Яг тухайн манайг орон сууцуулыг давхартай 6 айлтай байсан. Яг манай давхар болохоор 2 айлтай байсан байхгүй. Тэгээ манайх нуу яг өдөөс харсан л нэг айлтай байсан болохоор тэр айлтайгаа айгүй тийм нэг харилцаа сайтай, минь тустай орж гардаг, бүр хамт аялдаг. Хүн чинь бол яг нөгөө нэг минттэй устай байгаад ирэхээрээ л хоорондоо тэр нөгөө хөшөө холбооч ингээ аяанда тэрэн дээрээ ингээд нөгөө хөгжөө явцдаг л тийм л одоо хүн хоорондын харилцаа байгаа байхгүй юу. Би бол тэгжил одоо ажигласан шүү дээ. Хүүхэд байхад одоо ингээд бид нар бас яг ингээд юм давхраараа гадаанаа гараад тэгэл орцоо уваагаал тэрийг одоо жишээ нь ямар нэгэн сөөхийн дарга ч юм уу бид нарыг хилээгүй бид нар нэг юм хаалга тогшоол сонгон байна уу давс байна уу гээл те. Тэгээ одоо бол хөршийн холбоо ч баг зүгээр фейсбુક болсон юм шүү. Тий амьд харилцаа нөгөө дутгчлалтай болж ийн гэсэн үг л дээ тий. Одоо манайхан чи ингээл нэг хамтын юмхээр суппортинг гэлдэг байхгүй. Одоо хуучин яг суппортинг болдог байсан үеийн нэг бүр санаас гардаг байхгүй. Бүр шуурга муурган дуун тэгээд ямар сэтгэлгүй хүмүүс гарч ирээд худлаа нэг ингээл үрс мөрс ягаал эдэн дарга нүг хэлээл нэг зураг мөрөг ахуулаад нэг сонирмонд гараад амьд биш нэг тийм ажил. Одоо ч нөгөө амьд бодтой байж хэрвээ тийм гоё худалдаа ч юм уу гараад яхах юм бол хоорондоо танилцсан, өгүүлцэж явуулсан. Миний бодлоор бол тэр нэг ийм хуучин юмны худалдаа хантар бол аюу гоё арга штэ. Манайд хот ер нь яагаад тэгдэг юм бол би өөр гайхаад бүх хотууд ингээл Оросын хотууд ч аюу ч Японд чинь тэр бүр хааныхаа ордны уртал тэр банкны том дүүрэгт ингээд бүтэн сайнд нөгөө нэг тэр гудмуудыг ингээ хааж агаад хуучин юмнууд яагаад тэргээр нь хүн юм авах ч байсан авахгүй ч байсан жуулч төртөл очиод сонирхоод үгүй тэр чинь гайхалтай гоё үзүүр байгаа. Тэндээс аюу хөөрхөн бэлэг дурсгал ч юм уу үкё зураг мураг ч юм уу олж болохоор гэсэн мөртлөө хүмүүст бас нэг нэмэлт орлого олж болох айл болгонд л илүүтэй байж